1972 он Ямияма дунд сургуулийн 3 дугаар ангийн 3 дугаар бүлэгт бүх хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн сурагч байсан нь Мисаки. Тэр царайлаг, ухаалаг, ээлдэг, спорт, хичээл гэд бүх зүйлдээ сайн. Багш нарч магтан дэмждэг байв. Гэтэл гинэд түүнийг амиа алдсан гих аимшигт мэдээ ангийнхныг нь цочирдуулна. Гэхдээ тэд үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Бүгд түүнийг яг л амьд мэтээр аашилдаг байлаа. Хачирхалтай нь төгсөлтийн зураг авахулах үед Мисаки тэнд хамт байсан мэт гарч ирсэн байв. Энэ цагаас хойш Ямияма дунд сургуулийн 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн анги хараалтай болж жил бүр тодорхойгүй үхэл золгүй үйл явдал давтагддаг болсон гэдэг. 2012 онд гарч байсан Another гэх энэ аним нь тухайн үедээ аимшигын төрлийн анимуудаас дээгүүр жагсаж байсан аним. Нийт 12 ангитай энэ удаад бүгдээрээ эхний 6 ангийг сонсголно. 1998 он 26 жилийн дараа Сакакибара Койчи хэмээх хүү Ямияма дунд сургуулийн 3 дугаар ангийн 3 дугаар бүлэгт шилжин ирнэ. Ээж нь багадаа нас орсон тул эмээ өвөө хоёр нь өсгсөн бөгөөд аав нь гадаадд ажилладаг. Тэр шинэ сургуулийнхаа эхний өдрүүдэд эмнэлэг твтэж хожим ангийнхантайгаа уулзах үед нэг хачирхалтай зүйлийг анзаарна. Түүний шинэ ангийн хүүхдүүд нэгэн охиныг огт тоохгүй, бүр түүнийг оршин байдаггүй мэт аашлах аж. Тэр охины нэр Мисаки Мэй. Үргэлж нэг нүдэндээ хаалттай явдаг, чимээгүй нууцлаг нэгэн. Койчи яагаад ч юм түүнд татагдаж ойртон танилцахыг хүснэ. Гэвч ангийнх нь бусад сурагчид түүнд ойртож болохгүй гэж сэрэмжлүүлнэ. Удалгүй хачирхалтай, аимшигтай үйл явдлууд өрнөж эхэлнэ. Ангиас нь ихний хүн учир битүүлгээр амиа алдна. Харин үхэл нэг л эхэлсэн бол зогсохгүй. Койчи шилжин ирээд шууд эмнэлэг твтсэн тул түүн дээр шинэ ангийнх нь 2 ангийн дарга болон сөрөг арга хэмжээ авахч гэсэн сурагч нар ирж мэдчилнэ. Тэд маш учир битүүлгээр Койчигоос Ямиямад өмнө нь амьдарч байсан эсхийг хэд хэдэн удаа лавлаж асуудаг. Тэднийг ясны дараа Койчи эмнэлгийн цахилгаан шатанд нэг нүдээ боосон хар үстэй сургуулийн форм өмссөн охиныг олж харна. Тэр гартаа нүдийг нь боосон хүүхэлдээ барьсан байгаа харагдана. Койчи охиноос Ямиямад сурдаг эсхийг асуудал охин толгой дохин хариулах нь тэр. Койчи охины араас дуудан нэрийг нь асуулаа. Харин охин өөрийгөө Мисаки Мэй хэмээн хариулсан юм. Охины явж буй чиглэлийг харвал мор гэсэн байв. Койчигийн эмнэлгээс гарах хугацаач болж тэр шилжин ирсэн ангидаа орж ирлээ. Яг энэ үед ангийнх нь хамгийн арын судалд нөгөө эмнэлэгт харсан Мисаки Мэй гэх охин сууж байгааг дахин харна. Биеийн тамирын хичээл орж байх үеэр ангийнхаа нэг охиноос Мисаки Мэй хаана байгааг асуухад тэр хэн гэдгийг нь мэддэггүй. Харин дээш харахад сургуулийн дээвэр дээр Мисакиг байгааг харан тийшгүй. Охинтой ярилцах үед тэр Койчид хандан энэ сургууль үхэлтэй ойр газар гэдгийг хэлнэ. Тэр дундаа түүний сургаар ирсэн ангийг үхэлтэй хамгийн ойрхон газар гэж хэлдэг. Бас өөртөө нь ойр байх хэрэггүй, ярих чирэггүй, удахгүй ойлгох болно гэж анхааруулна. Дараагийн өдөр Койчи номын санд Мисаки охиныг харснаар тийш орно. Харин номын санч түүнийг хичээлдээ орох ёстой гэлдэг. Зөвхөн Койчид л хандан хэлж Мисакиг анзаарахгүй байгаа нь хэлт харагдана. Орой болоход Койчи эмнэлэгт буцан ирэн сувилагчаас энд нэг нүдэндээ халхавчтай дунд сургуулийн форм өмссөн охиныг харсан эсхийг нь асуулаа. Харин сувилагч түүнд үгсэн хүмүүс дунд нэг охин байж магадгүй талаар хэлв. Тэгээд ямар нэг зүйл олж мэдвэл эргээд холбогдохоор болдог. Дараа өдөр нь Койчиг гэрлүүгээ харих гэж байхад өмнө нь эмнэлэгт ирж уулзаж байсан сөрөг арга хэмжээ авагч гих өөрхтэй ангийнх нь охин түүнтэй ярилцахыг хүснэ. Койчигоос эндхийн эмнэлэгт төрсөн талаар нь лавладаг. Өмнө нь ч бас эмнэлэгт асууж байснараа үнэхээр энд ирж байгаагүй гэдг нь үнэн эсхийг дахин лавлана. Шалтгаан нь өмнө нь уулзаж байсан мэт санагдаад гин. Энэ үеэр Койчи Мисакиг олж харснаар түүний араас явлаа. Түүний араас даган явсан ч охиныг алдчихдаг. Гайхсан Койчи хаана байгаагаа мэдэх гэж урд байх барилга руугаа харахад хачирхалтай хүүхэлдээ олж харна. Гинэт утсан дуугарч дуудлагыг авахад сувилагч түүний гуйснаар олж мэдсэн зүйлээ хэлж өгдөг. Нас орсон сурагч айлын ганц охин.
мөн дунд сургуулийн сурагч байсан гэдгийг хэлнэ. Харин Койчи нэрийг нь асуухад сувилагч итгэл муутайхан Мисаки билүү, Масаки гэсэн гэж хариулав. Ингээд сүлжээ саатаж дуудлан тасарчихна. Ингээд тэр саяхан харж зогссон барилга руугаа сонирхон ороход нэгэн настай хүн сууж байгаа харагдана. Түүнийг орж ирмэгц тэр хүн энд дунд сургуулийн сурагч барагтай бол ирдэггүй гэдгийг хэлдэг. Хүүхэлдэйн дэлгүүрийг сонирхоход маш олон хүүхэлдэй байгаа харагдана. Тэр сонирхож явсаар доош шатаар буухад тэнд нь Мисаки байхан тэр. Бас Мисакитай усны тусал мэт адилхан хүүхэлдэй ч байна. Охин түүнд нүдний хаалтаа авч харуулдаг. Хаалтаа авахад түүний нүдний өнгө хоёр өөр байхан тэр. Нэг нүд нь улаан, харин нөгөө ногоон. Мисаки тэр ногоонуудыг харагдахгүй зүйлсийг хардаг, хүүхэлдэй нүд гэж хэлдэг. Тэр үргэлжлүүлэн хүүхэлдэй болохоосон, биенж сэтгэл нь ч хоосон. Энэ нь үхэлтэй холбогддог гэж хэлнэ. Хоосон зүйлс түүнийгээ ямар нэг юмар дүүргэхийг хүсдэг. Энд байхад чамаас ямар нэг зүйл авч байгаа юм шиг санагдахгүй байна уу гэж Мисаки асуулаа. Харин Койчи түүнээс энд байх хүүхэлдэй яагаад өөртөө адилхан байгааг асуув. Охин түүнд мэдэхгүй гэж хариулдаг. Мөн үргэлжлүүлэн өөрт нь ойртох хэрэггүй байсан. Одоо оройтсан гэдгийг хэлнэ. Тэгээд Койчигоос 26 жилийн өмнөх 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн талаар сонсож байсан эсхийг нь асуухад Койчи мэдэхгүй гэж хэлдэг. Охин ярьж эхэллээ. Нэг сурагч байсан. Хичээлдээч, спорттой ч сайн. Хүн болгонтой сайхан харьцдаг. Багш сурагч нарт бүгдд нь хайрлагддаг. Удалгүй 3 дугаар ангид ороод тэр хүсэн. Койчи түүнээс яагаад гэж асуулаа. Охин үргэлжлүүлэн ярина. Гэр бүлтэйгээ онгоцны осолд орсон гэдэгч өөр олон таамаглалууд бий. Авто осол байсан ч юм уу? Гэрт нь гал гарсан ч юм уу? Тэгээд ангийнх нь маш их шоконд орсон. Бүгд үнэхээр гонигтай байсан. Тэр үед хэн нэгэн хэлсэн юм. Тэр үхээгүй гэж. Түүнийг хэрэглэж байсан ширээр зааж, хараач тэр тэнд байна. Амьд тэнд байгаа үсттэй гэж. Үүний дараа зарим сурагчид адилхан зүйл хэлсэн. Тийм байна. Тэр үхээгүй байна гэж. Энэ нь бусад ангиудаар маш хурдан тархсан. Хэн ч итгэхийг хүсээгүй. Тэр үргэлжлүүлэн ярьсаар байна. Төгсөлтийн баяраар хүртэл захирал өгсөн охины судлыг байлгасан. Төгсөлтийн дараа ангитай бүгд зураг авахулахад үхтэл шиг цайвар царайтай инээмсэглсэн тэр сурагч байсан. Түүнийг Мисаки гэдэг байсан гэхэд Койчи цочирдон хүлээн авлаа. Тэгээд энэ түүхийн үргэлжлэл байгаа гэдгийг хэлдэг. Дэлгүүрийн эзэн хаах цаг болсон тухай хэлэхэд охин гинэт алга болчихно. Дараагийн өдөр нь Койчи ангийнхаа охиноос Мисаки ямархуу охин бэ гэд шууд асуучихна. Тэгсэн охин энэ нэрийг хэлж болохгүйг сануулдаг. Маргааш өдөр нь Койчи дээвэр дээр зогсох охиныг дахин олж харснаар тийшээ явдаг. Үүнийг харсан ангийнх нь хүүхдүүд түн рүү залгаж байхгүй зүйлтэй харьцах нь аюултай гэж хэлдэг. Охинч түүнд өөрийгөө байхгүй зүйл гэдгийг хэлнэ. Тэдэнд харагддаггүй. Ганцхан түүнд харагдаж байгаагаа хэлв. Койчи үргэлж анзаарч байсан ч анх удаага үнэнтэй нүр туллаа. Яг энэ үед шүхэр барингуйж явсан хоёр ангийн даргын нэг болох эмэгтэй ангийн дарга шатнаас унахдаа шүхрийнхээ хурц үзүүрт санамсаргүй зоогдон амиа алтхан тэр. Энэ явдлын дараа Койчи шүхрээ харан зогсоход ангийнхаа охины хүлээг дахин нэг бодно. Гэрлүүгээ харих замд нь ангийнх нь охин таарч тэднийг ярилцаж байх үед тэдний дээрээс шил унаж осол болох төглөө. Шилнээс бултаж чадсан ч тэр охин газар унамагцаа үхэхийг хүсэхгүй байна гэж ойлгох нь тэр. Үүний дараа Койчи дахин хүүхэлдэйн дэлгүүрийн урд иржээ. Тэр дэлгүүрийн хаягийг өөрийн яам мэдэх хоосон цэнхэрнүүд гэсэн байх нь харагдана. Койчигийн хажуугаар нэг эмэгтэй дэлгүүр рүү зөрөн орлоо. Дэлгүүрийн эзэн энэ удаад ч гэсэн өмнөхтэйгөө адилаар чиний насны хүүхдүүд энд ирэх нь ховор гэж хэлнэ. Дөнгөж сая нэг эмэгтэй ийшээ орсон байхад дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгч байхгүй байна гэж хэллээ. Үүнийг сонссон Койчи мэдээж гайхна. Койчи доод давхар руу бууж Мисакитай адил хүүхэлтэйг харахад дахин Мисаки гарч ирхэн тэр. Гисэн ч ярилцаж байгаад дахиад л гинэт байхгүй болчихно.
Маргааш нь Койчиг сургууль дээрээ байхад сувилагч залгадаг. Сувилагчийн дүү нь Койчигийн ангид байдаг тул тэр Мисаки Мэйгийн охины талаар дүүгээсээ асуусан гэдгээ хэлв. Үргэлжлүүлэн ангид нь тийм охин байдаггүй гэж хэлснийг дурдлаа. Ингэж ярангаа сувилагч цахилгаан шатанд суухад тэдний дуудлага тасарч цахилгаан шат доош унан осолдлоо. Дахин нэг үхэл гэдг нь тодорхой болно. Дараа өдөр нь Койчи сургуулийнхаа номын сангаас ээжийнхээ төгсөлтийн зургийг олж хардаг. Түүний ээж 15 жилийн өмнө Койчиг төрүүлээд нас орсон юм. Номын сангаас гарч явах үед нь сөрөг арга хэмжээ авахч охин ирж Койчиг багш нарын өрөөнд дуудагдсан тухай хэлв. Бас араас нь уучлаарай. Үүнээс өөр арга байсангүй гэх нь хачирхалтай. Койчи багш нарын өрөөнд ирэхэд цагдаа нар түүнээс сувилагчийн үхлийн асуудалтай холбоотой асуулт асуув. Түүнтэй утсаар ирсэн эсэхийг нь лавлана. Ингээд Койчи ангитаа буцан ирэхэд анги нь хоосон байлаа. Тэр Мисаки охины ширээн дээр ирэхэд ширээн дээр нь хэн үхтэлвэ гэж бичсэн байгаа харагдана. Койчи ангийнхаа хүүхдүүдийг хүлээж байгаад хамтдаа алхав. Сурагчид түүнээс энд шилжин ирснээсээ хойш сонин зүйл мэдэрсэн үү гэж асуулаа. Мөн илүү зүйл хэлж чадахгүй дээ уучлалт гуйна. Хэрэв мэдэх юм бол таагүй зүйл тохиолдох болно гэдэг. Үүнийг ангийн дүрм хичээлнэ. Харин Койчи тэднээс нэг зүйл гуйдаг. Ангийн хүүхдүүдийн нэрсийн хуулбарыг өгөөч гэж. Харин хоёр сурагчийн нэг нь тэсэлгүй түүнд дуртай зүйлээ асуухыг зөвшөөрдөг. Койчи шууд л Мисаки Мэй гэдэг нэрийг хэлнэ. Түүнийг мэдгүй гэж. Яг энэ асуултыг асуутал түүнд хариулахыг зөвшөөрсөн сурагч гинэтхэн биеийн өвдөж газар дээрээ насарв. Маргааш өглөө болоход хичээл дээр ангийн багш бүх сурагчдад хандан ангийн дүрмийг мөрдөхийг дахин сануулна. Койчитой хинч ярихаа болов. Бүгд түүнээс зайгаа барина. Койчи хичээлийн дараа хүүхэлдэйн дэлгүүрт ирж Мисакитай уулздаг. Түүнд Мисакигийн нэрийг дарсан нэрсийн жагсаалтыг харуулж өчигдөр нэг сурагч өгсөн тухайч хэллээ. Бас өөртөө нь хинч ярихгүй. Яг Мисаки шиг бүгд түүнийг байхгүй мэд харьцаж байгааг хэлнэ. Харин Мисаки түүнд байхгүй зүйл шиг байх ямар байгааг асуув. Койчи сэтгэл нь амарсан гэж хариулдаг. Учир нь ингэснээрээ Мисаки Мэй жинхнээсээ байдаг гэдгийг мэдсэн учраас гэж хариулна. Мисаки харин толгой дөхнө. Койчи охиноос энэ танай гэрүү гэж асуув. Охин харин чамайг мэдэж байсан гэж бодсон гэж хариулна. Энд байсан хүүхэлдээ түүнтэй адил байсан шалтгаан нь хүүхэлдээ урлаач охины ээж байж. Тэд дээш гарan охины гэрт орж ирдэг. Мисаки түүнээс өөрийг нь сүнс гэж бодсон эсхийг асуув. Мисаки үргэлжлүүлэн би амьд зөвхөн 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн ангийнхны хувьд л байдаггүй хүн гэж хэлдэг. Койчи хизэнээс гэхэд охин 5 дугаар сарын 1-ээс гэж хариуллаа. Мөн тэр түүх 26 жилийн өмнөх 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийг төгсснөөс хойш 1 жилийн дараа эхэлснийг хэлж өгөв. Хамгийн ихний үхэл 25 жилийн өмнөх тэр ангид болсон. Тэр зүйл болж эхлэхэд сар бүр хүн үхдэг. Сурагч эсвэл гэр бүлийнхнээс нь. Яагаад эхэлдгийг Койчи асуув. Охин хариуд нь ангийн сурагчдын тоо нэгээр нэмэгдэхэд гэж хариулдаг. Тэд хэн нь илүү гэдгийг олж чаддаггүй. Илүү хүн гэдэг нь үхсэн хүн. Сүнс гэхэд хэцүү. Бодит биетэй учраас биднээс ялгарах боломжгүй гэж Мисаки хэлдэг. Үхсэн тэр хүн үхсэн гэдгээ мдээгүй байдаг. 26 жилийн өмнөөс энэ ангийг үхсэн хүмүүсийг дууддаг газар болсон. Үүнээс хойш үхсэн хүмүүс ангид орж ирэх болсон гэдгийг мөн хэлнэ. Түүнээс хойш багш сурагч нар сөрөг арга хэмжээ авдаг болжээ. 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийг 3-ын C болгосон ч өөрчлөгдөөгүй. Үргэлжлүүлэн Мисаки 10 жилийн өмнөөс хүмүүс энэ асуудлыг яаж шийдэх арга олсон тухай ярина. Энэ арга бол илүү хүнийг хайхын оронд түүний оронд хэн нэгнийг байхгүй мэт байх. Ийм аргаар анги зөв тоондоо байж чадвал тэр жилдээ ямар ч гай зовлон ирдэггүй гин. Мөн ангид цор ганц хуучин ширээ байдаг нь охиных. Үүнийг ч бас дүрмийн нэг хэсэг гэдгийг тэр хэлдэг.
Ширээн дээрх хэн өгтөл вэ гэсэн асуултыг тэр цөхөрсөндөө бичсэн байж. Койчи түүнээс байхгүй хүнийг яагаад хоёр болгож байгаа юм бол гэж асууна. Мисаки үүнийг хамгаалалтаа чангатгаж байгаа юм гэдэг. Бас ингэснээрээ Мисакигийн талаарч түүнд хэлэх шаардлагагүй болно. Охин ангийнхныгаа цөхөрсөн учраас ийм зүйл хийж байгаа гэв. Бүгд л өөрсдийгөө дараагийн өөхөх хүн гэж бодон айж байгаа. Охин Койчид 4 настай байхдаа зүүн үдээ алдсан талаараа ярина. Хорт хавдар томорсноос болж нэг өдөр сэрээдл зүүн үдгүй болсон гин. Энгийн хиймэлнүүд хөөхөн биш болохоор ээж нь түүнд онцгой нүд хийж өгсөн. Койчи харин түүнд нүдээ нуух хэрэггүй, үзэсгэлэнтэй харагддаг гэж хэлнэ. Ингээд тэд удаан ярилцсны эцэст харьцаалаа. Маргаашаас эхлэн тэдний амьдрал арай өөр болсон юм. Мэдээж хоёулаа алсан. Дээвэр дээр хамтдаа ярилцсангаа өдрийн хоолоо идэнэ. Койчи өмнөх сургуульдаа хоолны клубт байсан. Хоол сайн хийдэг гэдгээ хэлдэг. Дараа нь Мисаки зориулан хоол хийж өгөхөөр амлана. Тэд цагийг хамтдаа өнгөрүүлдэг болов. Мисаки өмнө нь зургийн клубт явдаг гэжээ. Зургийн клубт орж ирэхэд бүгд түүндээ мэдчихлэн. Магадгүй өөр ангийн хүүхдүүд учраа 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн дүрмийг сайн мэддэггүй байх. Гэтэл тэдний араас дагж явсан ангийнхан сурагч клубын хүүхдүүдийг бүгдийг нь дуудан гаргана. Нөгөө дүрмээ хэлж байгаа нь тодорхой. Койчи номын санд байх ээжийнхээ төгсөлтийн зургийг охинд харуулдаг. Энэ үеэр нэг зүйл тодорхой болно. 26 жилийн өмнөх 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн анги даасан багш одоогийн номын санч байж. Номын санч тэднийг хоёулаа байхгүй хүн болсон тухайн сонсоод харилцан ойлгож байдаг. Койчи түүнээс яагаад одоо хүртэл энд байдгийг нь асуув. Номын санч хариудна. Энэ бүхнийг эхлэхэд оролцсон хүмүүсийн нэг учраас хариуцлага хүлээж зогтохгүйг шийдсэн гэж хэлдэг. 26 жилийн өмнөх үгсэн Мисакигийн сурагч эрэгтэй байсныг багш нь байсан тэр хэлж өглөө. Тэр сурагчийг Мисаки Йомияма гэдэг гэжээ. Гэрт нь гал гарсны улмаас гэр бүлээрээ амиа алдсан гин. Эцэг их дүүнгээд бүгд. Мөн энэ хараал мэт зүйлийг болж эхлэх үед сургуулийн бүртгэлийг хэдэн удаа яач шалгасан нэмэргүй. Хүмүүсийн дурсамж хүртэл хамтдаа өөрчлөгддгийг номын санч хэлж өгөв. Энэ энгийн бус үзэгдэлд бууж өгсөн тухайгаа ч хэлнэ. Хэн нэгнийг байхгүй болгохын төлөвлөгөө нь 100% баттай биш гин. 50% л магадлалтай. Учир нь зарим жил болж заримд нь бүтээгийг мөн хэлж өгдөг. Маргааш өдөр нь 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн ангийн багш нэг цүнх оруулж ирж тавиад цүнхнээсээ хутаг гарган ирж одоо бүхнийг твчиж чадахгүй гэд орилж гарна. Сувагтай идэвхтэй байдаг хөөрхөн үзэгчдэд зориулаад giveaway зарласан байгаа. Анимынхаа төгсгөл зараа оруулсан чинь багахан алдаа гаргачихжээ. Тиймээс дахиад сонсоод аваарай. Идэвхтэй үзэгчдийнхээ дундаас 3 аздан тодруулах гэж байна. Та нарын маань хийх ёстой даалгаврууд бол 1-р сувагтаа subscribe дарсан байх, 2-р бичлэгтээ лайк дарах, 3-т бичлэгээ өөр ямар нэгэн платформ руу шеэр хийх. Хамгийн сүүлд нь эдгээр даалгавруудаа скриншот хийж админийнхаа IG хаяг руу илгээгээрэй. Бас сторикийг мэд өөр ямар нэгэн үйлдэл нэмж хийсэн бол бэлгэн дээр нь нэмээд бонус бэлэг нэмж өгнө. Шалгарсан 3 аздандаа админ нь Demon Slayer-ийн аним фигурыг багтаасан 100,000 төгрөгийн бэлгийн багцуудыг бэлдсэн байгаа. Аздангуудаа яг 2-7 хоногийн дараа буюу 4-р сарын 23-ны орой тодруулж IG хаягаар нь эргээд холбогдно. Сувгаа дэмжиж урмын үг өгдөг үзэгчдэд маш их баярлалаа. Сурагчдынхаа өмнө хутаг гарган ирсэн багш яг л солиотой хүн шиг авирлаж эхэлдэг. Тэгээд бүх хүүхдийн өмнө өөрийгөө хигүүтэн. Ангийн бүх сурагч руу түүний цус цацрах нь аимшигтай харагдана. Хүүхдүүд орилох нь орилж, уйлж, зарим нь бөөлжиж, зарим нь ангиасаа гүн гарлаа. Койчи суудлаасаа босон амиа алдсан багшийнхаа хажууд очин зогсоод номын санч гүн ирэв. Мисаки Койчид хандан байхгүй хүнийг 2 болгох нь хангалтгүй байсан бололтой гэж хэлдэг. Багш анги руу орж ирэн хүүхдүүдийн өмнө амиа орлохоос өмнө сургуулийн үүдэнд номын санчид хандан ядарч байна. Үлдсэнийг нь танд даатгалаа гэж хэлсэн байдаг. Үүнд санаан зовж байсан гээд
тэр ярина. Тэгээд Койчи болон Мисаки нарт хандан уучлалтгүй. Багшийн гэрт цагдаа нар шалгалт хийхэд түүний ээж нь гэртээ хүнд алуулсан байдалтай байсныг олжээ. Ээж нь өвчнөөр маш удаан хэвтэрт байсан ч үхлийн шалтгаан нь хүнд алуулсан гэжээ. Тэгээд номын санч хүргэлжлүүлэн цаашид ч хүмүүс өөхөх болно гэдгийг хэлв. Ангийнхан нэг сурагч дөрмөө өвөл тоон манай хоёртой ярихаар шийджээ. Тэд дээвэр дээр ярилцсан зогсоно. Тэдэн дээр сөрөг аврах хэмжээ авахч сурагч ч гэсэн ирлээ. Тэгснээ Койчи Мисаки хоёрт бүгд та хоёрыг л буруутгах болно гэдэг. Тэгээд энэ бүхэнд өөрийгөө ч бас сайн ажиллаж чадаагүй гэж буруутгана. Койчи Мисаки хоёр номын санч дээр ирж уулзна. Номын санч тэдэнд 26 жилийн туршид ганцхан удаа л гай зовлон жилийн дунд үед генетхэн зогсож байсан тухай хэлв. Тэр нь 15 жилийн өмнө. Зөвхөн тэр жил л 8 дугаар сарын 9-нд бүх зүйл зогссон. Харин 8 дугаар сарын 8-нд нь 3-ын 3 дугаар ангийнхан зугаалгаар явсан. Тэр өдөр 2 сурагч өгсөн ч тэднийг хэн болохыг хизээч мэдэж чадаагүй. Сурагчид чин талаараа юу ч сандаггүй гин. Мисаки яаж үхэл зогссон юм гэж асуув. Номын санч харин үүнийг бацтай мэдэхгүй ч тэднийг зугаалгаар Юмияма ууланд байдаг хуучин хийд рүү очсныг мэднэ гэдэг. Гэвч дараагийн гай зовлон эхэлсэн жил хүмүүс тэдний адил хийд рүү явсан ч үр дүнд хүрээгүй гин. Тиймээс хийдтэй хамааралгүй байж ч магадгүй гэж хэлв. Койчи өөрийгөө илүү сурагч буюу хүүхдэл гэж бодон хар даран сэрдэг. Өдөр нь харин ангийнхаа хүүхдийн дуудлагыг авснаар уулзахаар болно. Сөрөг арга хэмжээ авахч охин Койчитэй гар барьснаа. Дахиад л яхаарахгүй өмнө нь чамтай уулзаж байсан. Гар барьсан гэж хэлдэг. Тэгээд толгойдоо санахгүй байгаа хэдий ч миний гар би санаж байна гэж хэлв. Нэмээд 2 сурагч мөн нэгнийх нь хичэрлээ. Сурагчийн эгч нь тэдэнд Кацуми Мацунага гэж байнгын үйлчлүүлэгчийн тухай ярив. Тэр үйлчлүүлэгч нь сурагч байхдаа тэдний сургуульд сурч байсан. Мөн 3 дугаар бүлэгт сурдаг байсан тухай хэлв. Тэгээд түүнээс зориглон нэг удаа асуухад тэр хүн би буруугүй. Би аварсан. Нэг зүйлийг үлдээсэн гэсэн ч юу гэдгийг санахгүй байгаа болтой гэв. Ямар ч тач 15 жилийн өмнө өөрийгөө гай зовлонг зогсоосон хүн гэдгийг хэлжээ. Тэд ингэж ярилцаад тэр хүнтэй уулзах хэрэгтэй гэдэг. Гэсэн ч түүнийг хаанаас олохоо мэдэхгүй. Харин нэг сурагч Койчигийн нагаз эгчигч мөн 15 жилийн өмнө тэр ангид сурч байсан тухай санууллаа. Үүний дараа Мисакигийн гэрт Койчи тэр хоёр уулзна. Мисаки түнд энэ хүүхэлдээ бол үнэндээ ээжийнх нь 12 жилийн өмнө төрүүлсэн ч төрөхдөө үхсэн байсан хүүхэд нь гэж хэлдэг. Түүний ээж амьдрах боломж олоогүй хүүхдээ дурсахын тулд хүүхэлдээ хийжээ. Мисаки Койчид дугаараа үлдээдэг. Койчи харин гэртээ ирээд нагаз эгчээсээ нөгөө эрэгтэй тухай асуугаад түүнээр дамжуулан уулзахаар болов. Маргааш болоход тэд ирснараа Мацунагатай уулзахаар 2 машинд хуваагдан сууж хотоос гарахаар боллоо. Учир нь тэр хүн одоогоор Юмиямад байхгүй. Өөр газар ажиллаж байгаа болж таарсан юм. Тэд бүгд Юмияма хотоос гарах хүртэл маш их түгшсэн харагдана. Харин хотыг өнгөрөн Санами хот руу нэвтрэхэд тэдний санаа саялныг амархан тэр. Учир нь ангийн хараал зөвхөн Юмияма хотод байхад л үйлчилдэг. Тэд харин хотоос гарсан учраас одоо хурдаа нэмэн тавхина. Замд Койчи сөрөг арга хэмжээ авахч охинтой ярилцлаа. Түүнээс хэн сөрөг арга хэмжээ авахчийг сонгодгийг асуув. Түүнийг багш нь сонгосон гин. Мөн хинч сөрөг арга хэмжээ авахч болохыг хүсдэггүй хэллээ. Учир нь тэр хүн ангийн бүх сурагчийн амь насыг хариуцах хэрэгтэй болно. Гэхдээ Акасава бол өөрөө сөрөг арга хэмжээ авахч болохыг хүсжээ. Бусад хүмүүс гай зовлонд төдийлөн итгэдэггүй ч энэ охин үүнд бүрэн итгэдэг. Ингээд тэд зорьсон газараа ирэхэд Мацунага гэрээсээ гараад явсан байдаг. Тэд далайтай ойр ирсэн байгаа тул түүнийг буцаж ирэх хүртэл байгаа цагаа ашиглан хөгжилтгөр болно. Тэд урдаас ийм зүйлийг таамаглаж байсан тул бүгд бэлтгэлтэй иржээ. Тэд далайн эрэхт ирэхэд Койчи Мисакиг олж харна.
Мисаки ч бас гэр бүлтэйгээ зуны байшиндаа ирсэн нь эндөөж тарав. Мисаки ч бас тэдэндээ нэгдэн хүүхдүүд өөрсдөө далайгаас наймаалж, загас цэрэгийг барьж хоол хийж иддэг. Хоолны дараа элсэн дээр гар бөмбөг тоглож байх үед нь тэдний уулзгаар ирсэн хүн өөрөө хүрээд ирлээ. Койчигийн нагц эгч 14 жилийн дараа ангийнхаа хүүхэдтэй уулзж байгаа нь. Түүнээс 15 жилийн өмнөх зугаалгаар юу болсныг санаж байгаа эсхийг асуухад нэг хүн ууланд хүсэн тухай санаж байгаа ч хэн гэдгийг санахгүй байгаа гэдэг. Тэгээд хэлэх хэрэгтэй гэсэн маш хүчтэй бодол төрдөгч түүнийг санаж чаддгүй гин. Генетикийн сургуульд ямар нэгэн зүйл авч очсноо саналаа. Түүнийг яг энэ дурсамжаа санах мөчөд хүчтэй салхитэгдэн тэдний гар бөмбөг далай руу шидэгдчихнэ. Сурагчдын нэг нь бөмбөгийг авахар далай руу орлоо. Гэтэл хаа нэгтээс хөдөлгүүрцтэйв маш хурцтай явж тааран сурагч амиа алдав. 25 жилийн турш өнөөдрийг хүртэл хүмүүс Ямаяма хотоос гарвал үхэл дагдаггүй гэж боддог байлаа. Тиймээс бүгд маш их цочирдхон тодорхой. Тэгсэн нөгөө Мацунага гэх залуу гинэтхэн би хамгаалсан, би үлдээсэн ангид гэж сандраа хэллээ. Энэ үйл явдлаас хэд хоногийн дараа Койчи Мисаки хоёр номын санжтай уулзлаа. Номын санж сүүлийн үхэлтэй холбоотой мэдээлэл олжээ. Далайд үхдэг сурагчийн үхлийн шалтгаан нь хөдөлгүүрт завинд мөргүүлсэн нь биш байжээ. Тэр мөргүүлэхээс өмнө хэдийн үхчихсэн байж. Сурагч тухайн өдөр Ямаяма дахь гэрээсээ гарч яваад шатааргүй ихтэй унан толгоогоо гэмтээжээ. Тэгээд тэр Ямаямад байхдаа л дотор гэмтэлтэй явж байсан болж таарна. Тиймээс үхлийн шалтгаан Ямаяма дотор болсон. Толгоогоо хүчтэй гэмтээсэн байж эмнэлэгт ч очилгүй хотоос гарахаар явсан нь хараалын үйлчлэл байж магадгүй. Койчи дахин хардарна. Үгсэн бүх хүмүүс түүнийг буруутгаж байгаагаар зүтлэв. Маргааш нь Койчи Мисаки хоёр дээр хоёр эрэгтэй сурагч нэмэгдэн Нацунага гэх хүний хэлсэн ангидаа үлдээсэн гээд байгаа тэр зүйлийг хайхаар болно. 15 жилийн өмнөх 3 дугаар бүлгийнхэн хуучин барилгад хичээлж байсан учраас тэд тийш явна. Орж болохгүй гэсэн хаалтыг хамгийн түрүүнд Мисаки даван орлоо. Тэд 3 дугаар бүлэг яг хаана хичээлж байсныг сайн мэдэхгүй ч таамгаар нэг анги руу оров. Гэрлийг нь асаах гэж оролцсон ч хит хуучирсан, орхигдсон барилга учраас асахгүй нь ойлгомжтой. Тэд яг юу хийж байгаагаа мэдэхгүй ч бүгдийг үзэж шалгана. Мисаки агаар оруулахаар цонхыг нээх гэж оролдоод гэмтэх төглөө. Бас нэг нь хуучин шүүгээнд дарагдах шахна. Тэдний ангийн өөр хоёр эмэгтэй сурагч гэрлөөгээ харж яваа харагдана. Нэгэндээ хандан болгоомжтой хараарай гэж захина. Дараа уулзъя гээд салаа замаар алхав. Нөгөө талд Койчи нэг зүйл оллоо. Ирээдүйд энэ ангид утгагүй үзэгдлээс болж шаналж байгаа доод ангийнхандаа гэж үжжээ. Тэр үлдээсэн зүйл нь касет байж. Ингээд тэр дөрөв дуу бичлэгийн өрөөнд орон касет тоглуулагч хайж оллоо. Бичлэг эхлэв. Миний нэр Мацунага Кацуми. 1983 оны 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн сурагч. Үүнийг бичиж дууссаныхаа дараа энэ хурцгийг ангийн хаа нэгтээ нуух бодолтой байна. Хэрвээ энэ хурцгийг сонсож байгаа бол та нар ирээдүйн 3 дугаар бүлгийн сурагчид байх. Энэ таамаг хэр таарсан бол та нар ч гэсэн энэ жил бидний айж байсантай адилхан байгаа байх. Энэ утгагүй үзэгдлээс болж бид тэр чи хав. Энэ хурцгийг үлдээсэн хоёр шалтгаан бий. Эхнийх нь миний өөрийн нүглийн намжлах. Хэн нэгэнд өөрийн хийсэн зүйлээ хэлмээр байсан. Сонсохыг хүссэн. Хоёр дахь нь доод ангийнхан болох та нарт зөвлөгөө өгөх. Ангитай холилдсон илүү нэгэн болон түүнээс болох гай зовлон. Ангийн зугаалга болсон. 8 дугаар сарын 8-наас 3 өдөр 2 шөнө. Манай ангийн багш Кога зугаалгаар явахдаа энтхийн хий дээр орё гэсэн. Ямаяма гэдэг хуучин хийд. Тэнд бүгдээрээ залбирвал хараал арилна гэж хэлсэн. Оролцсон сурагчид нь намайг боруулад 22. Бид түүнд хагасал итгэсэн боловч багштай хамт хийдийг үзэхээр уул руу явсан. Үнэхээр хуучирсан хийд байсан. Яг л дэлхийн ертөнцөөс хаягдчихсан юм шиг. Энэ хотын нэртэй хийд байж огт арчилж
Хинч ажилуулдаггүй юм шиг байсан. Тэгээд бид цэвэрлэхээр шийдсэн. Тэр үед бид ингээд магадгүй хараал арилах нь гэж бодож байсан. Залбирсны дараа багш итгэлтэйгээр одоо бүх зүйл зүгээрээ гэсэн. Гэхдээ тийм байгаагүй. Тийм амархан зүйл байгаагүй. Хийдэс буцах замд гинтгэн сайхан цагаагартай байсан тэнгэр үйлшиж бороо орж эхэлсэн. Бас хүчтэй цахилгаан захиж байсан. Бид уулнаас буухаар яарсан. Эхний хохирогч нь Хамакучи гэдэг хүүхэд байсан. Тэнэгдүү нөхөр байсан. Тэр л ганцаараа шүхэр авч ирсэн байсан. Тэр яг миний өмнө алхаж байсан. Тэр аянганд зохиулж нас орсон. Тэгээд бид бүгд сандарсан. Түүнийг орхин аль болох уулнаас хурдан буухыг оролдсон. Гэхдээ бид ингэж ууланд хаашаач хамаагүй гүйлдэж хэлсний дараа Хошикава гэдэг охин хавцлаас халтарч унан нас орсон. Бид дөнгөж уулнаас буусны дараа тэр зүйл болсон. Тэр гэдэг нь өөрөөр би гээд цааш нь сонсох гэтэл хаалганы урд хэнийгэн ирсэн сонсогдно. Тэд сандран нуугдаж жижүүрт баригдсангүй. Гэсэн ч хуурцгийг барьж байсан сурагч сандрахтаа хальсыг нь орооцолд болчихно. Салаа замаар явсан хоёр охины нэг нь гэр бүлээрээ машинтай явж байгаа тосол орсон бол нөгөө охины ах нь экскаваторт даруулан нас орно. Шинэ анги эхлэхэд ангийн зугаалгын өдөр болсон байдаг. Тэд ангиараа 6 даруулна. Зугаалгаар явж байгаа гэхэд тэдний нүүрэнд ямар ч мишэл тодорсонгүй. Зугаалга 3 өдөр. 2 дахь өдөр нь тэд хийд явахаар болдог. Манай дөрөв хуурцгийн хальсыг зассан бололтой үргэлжлүүлэн сонсно. Бичлэг эхлэв. Нацугана ойд хэнийгэнтэй маргалдаж түүнийг хүчтэй түлхэхэд нөгөө сурагч толгоогоо зөхөн унснаар нас оржээ. Сурагчийн нэрийг хэлсэн байх шиг боловч тэр нь сонсогдсонгүй. Нацугана айсанда хамгийн түрүүнд зугаалгын байрлуугаа гүйжээ. Тэр цагдаа нарт үхсэн сурагчийн талаар хэлээгүй гэдгийг бичлэгт хэлнэ. Тэгээд өглөөнөө буцаж очиод харах гэтэл үхсэн сурагч уулан мөргүй алга болчихсон гин. Мөн түүнийг ангийнхнаас асуудал хинч түүнийг санахгүй байсан гэв. Тэгээд бүр ангийн зугаалгаар 19 хүн ирсэн гэж ярьцгаажээ. Тэгээд Нацугана ойлгожээ. Тэр ангидаа байсан илүү сурагчийг өөрөө ч мэдлгүй олчихсан байж. Гэхдээ тэр түүнийг алсандаа гэмшсэн учраас нотлох зүйлүүлдээсэн гин. Тэр болсон явдлаасаа хойш 2-7 хоногийн турш бүгдийг сансаар байсан. Ингээд хэд хэдий хөтөл байсан ч ангийнхаа хүүхдийг алж чадахгүй гэсэн асуулттай тулгарв. Үүний дараа оройн хоолны үеэр сөрөг арга хэмжээ авах зохион босож Мисаки анханасаа Койчиг шилжин ирэхэд үүргээ сайн гүйцэтгэж түүнтэй ярих эсвэсэн. Тиймээс уучлалтгүй гэж хэлдэг. Харин Койчи болон хурцгийг хамт сонссон хүүхдүүд уурлаж нэг нь бүр ингэж байхаар илүү сурагчийг гээд босоод ирнэ. Гэтэл үгээ хэлж дуусаагүй байтал нь астамтай сурагчийн амьсгал боогдож эхэлдэг. Түүнд хэрэгтэй амьсгалуулагч нь дуусчихсан байхан дэр. Дөргөн тусламж дуудах гэтэл өчигдрөөс хойш энд сүлжээ сахтаатайгаа олж таарна. Номын санж сурагчийг аваад эвлэг явахаар боллоо. Тэр орой Койчи гэрээсээ авч ирсэн зургуудаа Мисакид үзүүлв. Тэр нь 26 жилийн өмнөх 3 дугаар ангийн 3 дугаар бүлгийн зураг. Мисаки Йомиямаг тэд зургаас тамаглан харна. Мөн Койчигийн ээж болон түүний эгчийнхэн зургийг харна. Харин үүний дараа Мисаки өөрийн нуцыг дэлгэв. Мисаки анх Койчид эмнэлэгт таарах үед Морог руу явж исэн. Тэр нь нас барсан ихэр дээрээ очих гээд явж ижээ. Койчид үннийг хэлхийг хүсээгүй тул үеэл гэж хэлсэн байж. Түүний ихэр 4-р сард нас барсан бөгөөд энэ жилийн анхны хөл. Харин түүний дараа Койчи ангиж хэлж ирсэн. Бүх хүүхэд анхны үхэл түүнийг ирсний дараа буюу 5-р сард болсон гэж бодож байгаа. Тиймээс бүгдийг мэдэж үйсэн Мисаки Койчиг үхтэл биш гэдэгт баттай итгэлтэй байжээ. Түүнээс гадна бас нэг шалтгаан нь түүний хүүхэлдээ нүдгэн. Өмнө нь тэр Койчид энэ нүдээ харагдахгүй зүйлсийг хардаг нүд гэж хэлсэн удаатай. Үнэхээр түүний хүүхэлдээ нүд нь үхэл болон үхэлтэй ойр зүйлсийн өнгийг хардаг гэдгийг дахин хэлв. Тэр Койчиг хараад чамаас тэр өнгө харагдахгүй байна гэж хэлдэг. Койчи түүнээс
Тэгвэл яг одоо энэ зугаалгаар манай ангийн илүү сурагч ирсэн байгаа юу гэхэд тэр ирсэн гэж хариулав. Койчи түүнээс чанга зуран хэн юм гэж асуув. Тэр бол Мисаки яг хэлэх гэтэл тэдний өрөөний хаалгыг хүн тогшив. Хуурцаг хамт сонссон сурагч ангийнхаа нэг хүүхдийг алчсан бололтой сандран ярина. Тэгээд манай хоёроос тэр сурагчийг санаж байна уу гэж асуув. Мэдээж тэд санаж байдаг. Тэр аимшигтай зүйл хийчихсэн тодорхой мэт. Тэр газар сөхрөн суугаад би түүнийг эргэлзээгүй илүү сурагч гэж бодсон гэж хэллээ. Касамиг илүү нэг гэж бодсон шалтгаан нь түүнийг шалгаж үзтэл тэр бага насны дурсамж бага ангид болсон явдлаа санахгүй байсан гин. Тэр гурав бууж үнэхээр түүнийг үгсэн эсхийг нь шалгахаар болно. Тэднийг гарах гэж байхад ангийн нэг сурагч шархацсан байдалтайгаар мөлхөн Койчигоос зурлаа. Тэр яагаад ч юм хутгалуулчихсан. Мөн энтхийн галтгоо шатаж мөн тоогооч өгсөн байдаг. Харин Касамиг үнэхээр үгсэн эсхийг шалгахаар очсон нөгөө сурагч Касами байхгүй болсон байгааг хэлв. Тэр ямар тач амьд толгоогоо боогоод ууртаа явж байсан тухай нэг сурагч бас хэлв. Тэгээд мөн түүнд хуурцгийн талаар хэлчихсэн гэдэг. Тэгсэн хуурцаг тоглуулагч бас алга болчихв. Байдал маш замбраагүй болж эхэлнэ. Манай хэд хүүхдүүдийг барилгаас хурдан гар гэж хэлэхээр яарвчлан хөдөллөө. Хоёр нь багшийнхаа өрөөрөө очин шалгатал алуурчин тодорхой болов. Энд хэн өөр нэг тоогооч байжээ. Түүнээс гадна бас нэг эмэгтэй сурагч галзуурсан мэт бусад руугаа дайрч байснаа явчихна. Тэгсэн тэр охин чанга эргчээр бүх сурагчдад хуурцгийг сонсуулахаар явсан байдаг. Хуурцгийг тоглуулж дусмагцаа. Бүх сурагчдад хандан илүү сурагч бол Мисаки Мэй гэж. Тэр баг сургуульдаа зүүн нүдэндээ хаалт зүүдэггүй Мисакитай нэг сургуульд сурч байсан. Гэтэл одоогийн Мисаки Мэй 4 настайдаа зүүнүүдээ алдсан гэж ярьдаг. Тиймээс түүнийг илүү сурагч гэж боджээ. Тэгээд чанга эргчээр Мисакиг ал гэж бүгдэнд нь хэлв. Үүнийг сонссон сурагчид Мисаки руу дайрч эхэлнэ. Ангийн багш харин болцгоо гэж ташаарлаа. Гэсэн ч түүний үгийг хинч сонссонгүй. Багш Мисакигийн урдуур орон хамгаалж өөрөө зохиолно. Тэд хүүхдүүдээс зүхтэн өрөөндөө орж ирэв. Тэгээд цонхоор дамжин гарах гэж оролдоно. Мисакиг арлах гэж оролдсон нэг охин өөрөө унаад өгчдөг. Өмнө нь гал гарсан байснаар барилгад дэлбэрэлт болно. Хуурцгийг чанга эргчээр тоглуулсан алзуурсан охин гинэт гарч ирэн Койчиг шархтууллаа. Тэгснээ бүр Койчигийн толгой дээр гიშгэлнэ. Дараа нь Мисаки руу дайрч байгаад өөрөө олсонд ороогдоод хүчглээ. Гэтэл үүний дараа сөрөг арга хэмжээ авахч охин ирээд Мисакиг түүнийг алчихсан гэд бодчихно. Мисаки дээш гүйн яваад өглөө. Өөр нэг талд номын санж буцаж ирэн зарим хүүхдүүдийг аварлаа. Барилга дотор 2 давхраас түлхүүлэн унсан сурагч бусдыг алж байдаг. Койчиг алхаар дайрч байхад нь сөрөг арга хэмжээ авахч ирэн туслана. Барилга бүрэн шатаж буйн харагдана. Мисакиг алхахыг оролдож байсан сөрөг арга хэмжээ авахч өөрөө хагархаа шилнүүдэд зоогд насрав. Тэр Койчтой яах аргагүй таарч байсан гэдэг нь үнэн байдаг. Хараалаас олж тэдний дурсамж өөрчлөгдөжээ. Тэр өмнө нь бүдэрч унахад түүнийг татан босгохоор Койчи гараа сунган өгсөн. Койчи түүнээс ямар нэг зүйл болоо юу гэхэд тэр татны хүн нь нас урсан гэж хэлдэг. Койчич бас надтай адил юм байна гэж хэлнэ. Тэгэхээр энд шилжин ирэхээс өмнө дотныхийн нэг нь нас орсноор тэр Юмиямад иржээ. Энэ бүхэн жил хагасын өмнө болсон. Аав нэг удаа Койчитой уцаар ярихдаа хагас жил болоод хэр байгааг нь асуусан удаатай. Гэсэн ч Койчи тухайн үед би сарл болж байгаа шүү дээ гэд өнгөрөөсөн юм. Койчигийн нагац ихч тэдний ангийн туслах багш хоёр нэг хүн байжээ. Зүсээ өөрчилсөн үедээ танихгүй мэт царайлахыг дүүдээ згсэн байна. Мөн тэр ангийн илүү нэг байжээ. Энэ жилийн илүү нэг нь сурагч бус багш байж. Бас энэ нь Койчигийн арай эртэнд ирсэн шалтгаан. Энэ жил ангийн ширээ сандлын тоо таарч байсныг Мисаки хэлв. Харин ширээ дутаж байсан нь багш нарын өрөө байжээ. Ингээд Мисаки багшийг алах гэсэн ч Койчи үүнийг өөрөө хийхийг хүсдэг. Дотроо хэрв
буруу бодсон бол гэж хэд хэдэн удаа эргэлзэнэ. Эцэст нь тэр үүнийг хийнэ. Маргааш болоход Койчи Мисаки хоёроос бус нь багшийг санахгүй байлаа. Харин 10 хохирогч бүртгэгдсэн гэж тэмдэглэн үлдэв. Ингэж энэ жилийн гай зовлон дууссан нь тодорхойллоо. За энэ хүрээд аниме маань дуусаж байна. Энэ хүртэл бичлэгийг сонссон та нартай маш их баярлалаа. Хэрэв бичлэг таалагдвал лайк болон сабад орж манай сувгийг дэмжээрэй. Fill me up, buttercup baby, just to let me